Хоршоод гишүүдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэхийн тулд бүс нутаг үндэсний болон олон улсын бусад байгууллагуудтай хамтран ажиллаж үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Хоршооны үйл ажиллагаа олон хүний хамтын хүчээр явагддаг учраас гишүүдийн бэлтгэсэн мал, мах, түүхийдийг үндэсний болон олон улсын төвчний боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлж хамтран ажиллаж байна. Үйлдвэрүүд бол одоо түүхийг цуглуулахад их амар болсон. Хуучин бол бид нар чинь нөгөө айлуудаар юм уу чэнжүүдээр дамжуулж юм уу түүхийдээ авдаг байсан бол ногоо алтын одоо зохион байгуулсан хоршооттой бид нар хамтарч ажиллаж хоршоонд нь урчилгаа мөнгөө төлөөд тэгээд хоршоод нь малчтаасаа түүхийдээ цуглуулж үйлдвэрт авчирч нийлүүлээд авчирч одоо түүхийдийг бид нар чанарын шаардлагыг үзэж шалгаж аваад чанарын гологдол гаргагдсан юм хоршоодоор нь дамжуулж буцааж малчид нь одоо өгдөг. Тэгээ энийгээ одоо бид нар бол малчид одоо чэнжүүд төгснөөс давуу тал нь бол одоо хямдхан байсан ч одоо эцсийн тушаас үннээрээ бол малчтад зөрөө нь олгогддог байгаа. Энэ нь өөрөө бол малчтын бас амьдралыг дэмжихэд их тустай байгаа. Тэгээ ер нь бол хоршоод үйлдвэр малчид хоёр бол хоршоодороо дамжуулж ажиллахын одоо гол ашиг нь бол малчид завсарт нь одоо ноолрынхаа сарлагийнхаа хөврийн үнийг алддаггүй одоо ийм сайн талтай байгаа. Тэгэхээр малчид бол цаашаа хоршоодуудтайгаа илүү хамтарч ажиллаж үйлдвэртэй хамтарч ажилласнаар дундын эрсдлээс гардаг байгаа. Тэгээ энийг бол улам цааш нь одоо өргөжүүлж хөгжүүлж бусад төвхийд дээр ч гэсэн бас одоо хамтарч ажиллах болцоотой гэж бодож байгаа. За мөн одоо бид хүн олон жилийн энэ туршид үндэсний үйлдвэрлэлүүдтэйгээ хамтарч ажиллаа. Үндэсний үйлдвэрүүд эхний жилүүдэд одоо болгоомжлолтойгоор бас харьцдаг байсан. Одоо бол бид бүхнээс хоршоодууд байна. Яг тухайн одоо үндэсний үйлдвэрлэлүүдтэйгээ харьцаад ирэхээр одоо олон жилийн одоо бүр түншлэл бий болж энэ үндэсний үйлдвэрлэлүүдийн үйл ажиллагааг дэмжиж үндэсний үйлдвэрлэлүүд итгэлийг бий болгож чадсан мөн одоо бас энэ хоршооны одоо бас бат бөх байх. Хоршоо одоо цаашдаа одоо доктортой үйл ажиллагаа явуулах юм бас нэг суурь бас нэг үндэслэл болж гэж чадчих. Баялаг хонгойн сор хоршооны дэргэд одоо бог малын үржүүлэг технологиг нэгж байгуулагдсан. Үүний бол зөвлөхөөр ажиллаж байна манай судалгааны баг. Тэгэхээр яагаад одоо энэ нэгж байгуулагдах ёстой юм бэ гэх юм бол орон нутагт бол малын чанар маш муудсан байгаа. Маш олон үйлдвэр омог холилдсон. За үүнд бол заавал мэрэгжлийн нэгж үйлчилгээ шаардлагатай байгаа. Малынхаа чанарыг сайжруулснаар бол малчтын одоо нэгж малаас авах бүтээгдэхүүний орлого одоо ашиг шимийн хэмжээ нэмэгдэх юм байгаа. За үүнтэй бол холбогдоод малчтын орлого амжиргаа сайжирна гэж үзэж байгаа нэгдүгээрт. Хоёрдугаарт бол малын маань дархлаад эсвэр чанар сайжирснаар малын одоо ган зуудад нэрвэгдэх байдал, халдварт өвчтөд нэрвэгдэх байдал, өхөл хорогдод улмаар багасах юм а гэж ингэж үзэж байгаамаа. Тэгэхээр энэ нэгжийн хүрээнд бол бид бүхэн юу хийж байна гэх юм бол нэгдүгээрт бол одоо хээлтүүлэгчийн суурь дээр бог малын хээлтүүлэгчийн суурь дээр бол бид нэр үзлэг ангиллтыг хийж чанар сайтай хээлтүүлэгчийг одоо өсгөж үржүүлэх гэсэн ийм одоо ажлыг хийж байгаа. За мөн бол нөгөө талаас бол бас одоо чанар сайтай хээлтэгчийн цөм сүргийн суурийг бүрдүүлэх гэсэн ийм зүйлийг хийж байна. За ингээд бол одоо малчтад энэ нэгж маань юу яаж байгаа одоо сүргийн эргэлтийг хийж тухайн 3 жилээр 4 жилээр хийж өгч малаа бол мал сүргээ бол зөв бүтцтэйгээр үржүүлэх, өсгөн үржүүлэх, улмаар бол өөрсдийнхөө одоо орлого ашгийг нэмэгдүүлэх энэ тал дээр нь зөвлөгөө өгч хамтарч ажиллаж байна. За нөгөө талаас бол манай мал аж ахуйд бол нэг талаасаа үржүүлэг, нөгөө талаасаа бол тэжээлийн асуудал маш чухал байдаг. Ингээд тэжээл дээр бол бид хүн нөгөө сайн чанартай малыг өсгөн үржүүлье гэвэл сайн тэжээлдэг хэрэгтэй байдаг. Үүн дээр бол бид хүн бол одоо бас мөн хоршоотой бол хамтраад төрөл орон нутгийн нөөцийг ашиглаад төрөл бүрийн чанартай тэжээлийг жорын дагуу тухайн малдаа тохирсон байдлаар бэлтгэх, үйлдвэрлэх энэ тал дээр бас зөвлөж хамтарч ажиллаж байна. Эцсийн хэрэглэгчдэд эрүүл бэлчээр, эрүүл малаас гаралтай, гарал үүснэ тодорхой, чанартай мал, мах, түүхийд, бүтээгдэхүүнийг хоршоогоор дамжуулан нийлүүлэх тогтвортой түншлэл бий болгож ажиллахыг хоршоод нэн тэргүүний зорилгоо болгон ажиллаж байна.
Үндэсний үйлдвэрүүд түүхийд үргэлж ченжийн гараас үнэтэй авдаг байсан үе хоршоо бий болсноор үгүй болж байна. 2 тонн гарan хөөвөр, сарлагын самсан хөөвөр үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлсэн 50 тонн орчим ноос бас үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлсэн байгаамаа. Манай хоршооны онцлог гэх юм бол ерөнхийдөө бүх малчтаан 100% ноосны урамшуулалтаа хамруулж чадсан. Хамруулж явж байгаа өдийг болтол одоо ингээд ноосны урамшуулалтаа хамруулад тамир үйлдвэрийн хонио манайх дэ өсөгдөг. Тийм болохоор тамир үйлдвэрийн хониороо бусад аймгийг бодоход ноосны урамшуулал 2000 төгрөгөөр илүү авдаг байгаа. Тэгээ энэ жилийн хувьд бол одоо бас эндээ манайх бэлчээрийнхаа юугаа нөөц боломж бэлчээрийн даацаа багасгахын тулд малын хамгаалц зүргээсээ бас тодорхой хэмжээний үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлж байгаа. Хөгшин, онд орохгүй, суваа им хонь болон хургаагуулсан хонь, бүдүүн эр хонь гэд бэлчээрэд бас их нэлээ халгаатай тийм малуудаа энэ жил манайх авч саяын үйлдвэрд нийлүүлсэн. Үндэсний үйлдвэрд мөшөг тогтолцооны дагуу нийлүүлж байгаа. 2017 оны 11 сард манайх дээр мөшөг тогтолцоо болон тэр юуны угаар 110 хонь түлгэн хонь мах эмгэст нийлүүлж исэн. Тэр манай амжилттай болж 2 дахь шатны үйл ажиллагааны энэ жил ингээд бид манайх 1000 гаруй хонь тэрх багаас нийлүүлсэн байгаа. Энэ жил одоо эндээс 500-аад ийм хонь нийлүүлэх төлөвлөгөөтэй одоо ажиллаж байна. Бэлчээрээ сайхан сэргийцсэн нөхцөл сайхан эрүүл малтай. Эрүүл малыг бол одоо гадчин дотчноор бол хадавж идэхэд хор юу байхгүй тэр талаар л ажиллаж малаа тарилга тулганд нь цаг цагаад нь хамруулж ингэж л ажиллаж амьдарч байна да. Бомб тэсгийн хангал бүлэг эрсдлийн сан бүрдүүлчихсэн. Тэгээд малынхаа дадлага бэлчээрийн даастаа тохируулгаар энэ жил 100 сарлыг нийлүүлсэн байгаа. Махимпс компани. Махимпс саяу бол офицер компаниудтай манайх байнга хамтарч ажиллах баг. Тэгээд одоо бас нийлүүлгээр 300 хонь бэлтгэж байгаа. Тэгээ энэ тэнд бөөгнөлцөө одоо тэрнийг нэг газараа төвлөрүүлчихэд эмгэгжүүлж бүртгэлжүүлээд ачуулахад бэлэн болчихгоо. Намар 8 сарын 20-аас хол 9 сарын 1, 2 ингээд гарч ирдэг. Энэ жил бол 20 10-д гарч ирж байна. 9 сарынхаа. Тэгээд ингээд газараа яхан гамнаал ингээд аженда бэлчээр талхалтаас ус. Талхалтаад энэ одоо ер нь мал ихтэй. Яа одоо малаа цөөлнө. Лим одоо хөшин өвөөгөө суваагаа бол бас өгцөн. Одоо лимоно насаал хөшин өвөөгийн түүж өндөө нэг алттай хашаанда. Тэгээ энэ жил хашаанда 100 төлөг. Тэгээ одоо хамгийн дэвтлийн 60,000 манай чинь хурж байна. Тэгээд манай хашаатаж авч байна да. Тэгэл яаж тань 45 50 тийм манай тангаа шиг хашаа бол ер нь гайгуусаа өндөр аншаар юм авдаг. Бид нэр тэгсэн тэгээд нийлүүлэх дуртай. Юм хашаа гол дэмжиж авдаг та бид нэр. Гадны энэ характер бол чэнэний гар дамжуулт өргөө. Ер нь мал өндөр аншаар аваад яах вэ бид нар бол одоо энэ малаа бол ер нь цөөхөд бидний л байгаа. Ногоолт малын эрүүл мэндийн төслийн хүрээнд ерөөхдөө баруун 5 аймгийн 15 сум загвар сум болж явдیں۔ За тэгээд энд би бол энэ 15 сумын мал мах бэлтгэлийн талаар яг загвар сумдуудаас бол эмгэгжүүлж тэрийг үндэсний одоо мах маркет махын эмхээс саяын уул компаниудад бол энэ эмгэгжүүлсэн малаа яг мөшиг тогтолцоогоор одоо тухайн одоо тэр сүргээс одоо тэр малч сумаас одоо сумын бэлчээрэгчтэй холбоо болон оршоодоос бөөгнүүлсэн малыг бол тусад нь одоо эмгэгжүүлээд тусад нь одоо цөм сүрэг болгож жагаад нөгөөдхөө сайхан одоо тэр юуны малын эрүүл мэндийн одоо үзлэг шинжилгээнд оруулж үндэсний үйлдвэрүүдэд өгч үндэсний үйлдвэрүүдээр одоо тэр боловсруулалтыг хэлгэж гадаад зах зээл дээр одоо гаргуулах энэ үйл ажиллагаанд бол явж байгаа. Энэ ажлыг явж явах хугацаанд бол яг малын эрүүл мэндийн загвар төслийн сумдуудаас бол нэг 25,000 мал тэгээд энэ бол бод нийлээд ерөнхийдөө 25,000 малын гэрээ хийгдсэнгээс одоогийн байдлаар бас 20,000 мал бол орчихсон. Одоо ерөнхийдөө энэ жилийн мал бэлтгэлийн асуудал яг үйлдвэрүүдтэйсэн гэрээний одоо норм бол үнэхээр одоо биелэгдээд явж байна. Тэгээ энэ дээр бол
малчтуул жилээс жилд одоо бас нэг яг хоршоогоор дамжуул түүхийдээ одоо малаа одоо үндэсний үйлдвэр түүхийн систем нэлээд нарийн сайхан одоо хамтарч ажиллах уялдаа холбоо бол нэлээд сайхан бас боломжийн болж байна. Хамжихгүй бол амжихгүй хэмээн гишүүд хоршоонд элсэж байсан бол өнөөдөр хоршоод хоорондоо болон бусад байгууллагуудтай хамтарч үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлсээр байна. За манай хүн сүдээ чон газар бол Эрдэнэхаа сумд одоо өвчний ажлыг зах зээлийн нөхцөл тохируул явуулж байгаа аж ахуйн нэгжүүдтэй бол 1910 оноос 2010 оноос хойш бол одоо гэрээтэйгээр ажиллаж жил болгон одоо энд сартуулын амьд явуулах хөгжил сэргийлсэн ажлыг бол мөрөглөө агцны талаар хангаж хамтран ажиллаж одоо өнөө хүрсэн. За одоо зах зээл эзсэн энэ үед бол Эрдэнэхаа сумд одоо цөм сэргийн ажлыг бол гол нь Сүхбаатар захиралтай энэ оршоо бол одоо энэ ажлыг авч явуулж байгаа. За ер нь яг энэ сартуул үйлдвэрийн хонд явуулж байгаа хөгжил сэргийлсэн ажлыг бол хүн сүдээч хүн үйлдвэрийн яамнаас бол жил болгон одоо удирдсан чиглэлээр хангаж одоо ажилладаг. Манайх бол бас аймгийн хэмжээнд бол noloж хон аль бол одоо аймгийн хэмжээнд сартуул хонд явуулах хөгжил сэргийлсэн ажлын одоо бодлогыг бас жил болгон одоо хөдөлгөөтэй нөөцөж ажиллаж байна. Сандал болон ман дэвсгэрийн ийм жинхэнэ цагаан хэсгээр ширж хийсэн энэ ширмэлүүдийг манай ахмадууд хийдэг. Эндээ бас одоо цуглаж одоо энэ эв цалаагийн байранд одоо цуглаж одоо дуулж хуурдаж чөлөө цагаа өнгөрөөдөг бид нар. Тэгээд бас энэ эв цалаагийн энэ үйл ажиллагаанд одоо бас одоо цааш нь бидний дэмжлэгт их баярлж байна. Цаашид энэ гошоонууд дангаараа биш. Бас нэг хамтран ажиллаж цаашид сум орон нутаг өөр цаашлуул одоо сум дундын хүртэл одоо ийм юмыг ингэж бий болгоул хөдөлмөрийн үр бүтээл хүмүүсийн итгэлцэх тал нь бол бас нэг арай хамаагүй дээр юм шиг бодогддог.